Сайн цаана өрхөн мөндөд үзэгчдээ сагсан бөмбөгийн онцлог мэдээллүүдийг хүргэдэг Hope Notes-ийн 32 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За энэ 7 өдрийн хувьд 3 эсрэг 3 BCL болон драфтын талаар ярилцах болно. Тэгээд хамтдаа инхоттойгоо холбогдцгаая. Сайн байна уу үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе, мөн намидаж гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд яг намигийн маань хэлснээр өнгөрсөн 7 хоногт бүгд амьдрахтад ард улсын Чиндүү хотноо 3-3-ын ээлжид нэгэн дэлхийн цуврал тэмцээн зохион байгуулагдлаа. Үүнтэй зэрэгцээд эмэгтэйчүүдийн энэ удирлын нээлтийн цуврал тэмцээн явагдсан байгаа. За эмэгтэй тэмцээнд бол Улаанбаатар Амазонс болон Монголын залуучуудын шгшээгээд 2 баг оролцсон. За харин World Tour-т манай Улаанбаатар MMC Energy баг за шинэхэн бүрэлдэхүүнтэй дэлхийн цувралын эхний тэмцээнд оролцсон байгаа. За тэгээд маш амжилттай оролцож хагас шгшээд шалгарч за улмаар бүр 3 дугаар байранд шалгарснаар 22,000 Америк долларын эзэн болсон. За бас чансаны маш өндөр оноо авсан. Ийм амжилттай 7 хоног болж өнгөрлөө. За тэгээд BCL-ийн талаар бол туудахгүй хоёр зочинтойгоо ярилцсан тийм ээ. Тэгэлгүй хаа тэгээд хэсэг хугацаанд завсарлаад хоёр зочинтойгоор энэ сэдвүүдийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг ярилцгаая. Нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр M-Bank Top Motors-нар ажиллаж байна. Нэвтрүүлэгт эргээд автомобиль үзэгчтэй нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр ID Zone Teso Group нар ажиллаж байна. За бүгдэнд нь орой мэндийг хүргэе. За тэгээд энэ 7 өдрийн хувьд 3-3-ын тэмцээн 17 хоног болж өнгөрлөө. Бас дээрээс нь BCL-ийн тоглолтууд эх орондоо хийгдсэн тоглолтууд болж өндөрлөө. За тэгээд хамгийн эхлээд BCL-ийн тоглолтоос эхлээд яриад явцгаая гэж бодлоо. Тэгээд BCL 5-ны өдөр те Чингис Broncos гэдэг нэрэн доор тэгээд South China Athletic багтай хийсэн тоглолт байгаа. За энэ тоглолтыг ер нь үзсэн үү? Юу болов? За бүр үзсэн гэхээсээ илүү оргил мөнх маань энэ тоглолтыг тайлбарлаж хүргэсэн. Тэгээд миний хувьд бол яг шууд амжилтын баг ахлаад хийж байна. M-Bank Arena дээр ажилласан байгаа. Өмнө нь бол South China Athletic-ийг талбай дээр нь очиод хожчихсон. Тийм амжилттай байсан. Тэгээд их л сонин тоглолт болсон да. Би бол яг ингэж нөгөө нэг шуудын багаа ингээрээ тэгээрээ гэж ингэж явжсэн болохоор бүр тоглолт бол юу болж өрнөснийг мэдэхгүй байна. Юу ч гэсэн 17 оногоор нэг харагдаад очиж ирсэн. За тоглолтын талаар хамтдаа ярилцгаая. Эхний 2 үе бол эхний хагаст бол 17 оноо хүртэл оноог тэргүүлээд байсан хасын үлгүүд багийг 7 оноо болтол нь бас барьж авч чадсан шүү дээ, тий. Тэгэд эхний хагаст яг юу болов? 2 дугаар хагаст бас яг юу болов? За энэхүү тоглолтод бол хөлгүүд нийт 40 минутаас ихсэн бомбт 38 минут 21 секунд онооны тэргүүлтэй байсан. Тэр өрсөлдөгч баг 51 секундын хугацаанд 7 онооны тэргүүлтэй байсан. Ерөөсөө тэр хожил авсан онооны тэргүүл. Тэгэхээр бүтэн тоглолтын турш одоо бараг л 95% тоглолтыг тэргүүлж авсан хөлгүүд эцсийн мөчөд хожигдол хүлээлээ. Тэгээд South China Athletic багаас за яг одоо энэ харагдж байгаа Devonport бол Andelix 2 лиг өнөртэй байсан. Багийн одоос гол давтлан тоглогч Америк тамирч за Америк иргэншилтэй тоглогч Доминик Гилбертийн хувьд бол бэртлээ улмаас энэ тоглолтод оролцоогүй те. Тэгэд бүхэл давуу тал уг нь бол хөлгүүдийн талд байлаа. Өөрсдөө ч тэр давуу талаа бүр хангалттай баталгаажуулаад үүсгэж чадсангүй л чадсан. Тэгээд Руслтан эцсийн мөчөд төгсгөлтөөр л өөртөө баг зэрэг хайхрамжгүй ер нь жоохон санаа амарчсан уу гэж бодсон доо. Тэгээд одоо харж байна шүү дээ. Бид нар 4 минут 40 секунд дутуу хахад 13 оноор болж явж байгаа юм тоглолт те. Тэгэл яг энэ мөчөөс эхлээл юм тоог бариулаад хасын үлгүүдийн шидэлт за эргээд бас South China Athletic-ийн хамгаалч гэсэн маш сайн болоод ирсэн л тийм. Гол нь тэгээд юунаас South China Athletic багаас яг 4-р үедэр бол дроп хийгээд хамгаалсан байхгүй тийм. Зүгээр шидүүлчихье. Өөртөө манайх самбарт илүү байгаа юм чи самбараа аваад зөрчичөөд найдвартай оноогоо авах гэсэн тийм зорилготой тоглож шиг болсон. Тэгээд түн дээр нь ч гэсэн Барса Миллер гэсэн тамирчид за нэгт маш яарсан шийдэлтүүд. Оноо илүү байгаа заах мэдээж сул шийдсэн үгүй шийдсэн гэхдээ оноо илүү байгаа баг 10-аас дээш оноо төрүүлтэй байгаа баг тоглолтын цаг доошлогдсон мөн нь бол тэр чи бөмбөгөөр барьж гаад те айлуулах цагаа унгаах хэрэгтэй байсан болов уу гэж бодож байна. Тэгээ нөгөө талаас яг одоо энэ довтлогоо яаж байгаа Янгийн хувьд бол Хонконгийн шгшээ огийн бүр гарааны холбогч энэ багийн лидер тоглогч 3 турш тааруу байж байгаа. Сүүлийн тэр 5 минут дараалсан 3 холын зай шийдэл. Тэгээд яг саяны дундын зай шийдэл. Тэгээд энэ лидер тоглогч бас эцсийн мөчөд өөрөөсөө
тэг байж болох бүх зүйлийг хийснээр бага өвжил хөдөлчлөө. Тэгээд Миллерийн нэг 2 хоолын шийдэлт байгаа, Барсагийн нэг хоолын шийдэлт байгаа баг тийм. Тэд нар бол нэг бронзолж ирэх. Тэг хитрхи яарсан те. Манайх оноо төрүүлтэй байгаа юм чинь за шидэхээс илүү найдвартай тоглоомнуудыг хийж болно. Тэгээд 3 дуурын төгсгөл тусдаар Родриго Анделя гэж South Atlantic China-гийн бодтой талбарт тусгаар алдааны асуудал суудсан шүү дээ. Тэр үед уг нь манайх болвол одоо Чимангаг бол тэнд дийлэх хэвтэй байгаагүй шүү дээ. Ингээд бодтой талбараараа тоглож боломж байсныг бол байсан. Гэтэ Миллер Барса хоёрын тэр яарсан шидэлтүүд айгүй ойлгомжгүй байсан. 4-р үе чинь 18 оноо нэр илт явсан байсан тий. Эсрүүгээс 18 оноо дутуу авсан. Тэгээд яг тэр төгсгөлийн Янгийн шидэлтүүд бол хамгийн одоо хортой юм болсон гэж хэлсэн байгаа шүү дээ. Тэгээд сая яг энэ тоглолтоос хойш 2 хоногийн хугацаанд бол сошиалд яг тэр нэг тий 2 онооны 4-р үе эхлэхэд болон 4-р үед дуусгах гэдэг зураг ерөөсөө Азийн сэгсэн өмгийн сайтууд сошиал хуудасуудаар маш их явлаа шүү дээ. Тэгээд Чиманга их бухимдалтай байсан, Миллер бухимдсан гэсэн нэг ийм мэдээ ирсэн шүү. Яг тэр үзэгчийн суудал дээр их ойрхон тоглолт үзсэн. Тэгээд Миллер бол тэгээд өөрөө за эхний үед бол эхний үеийг бол сайн эхлүүлсэн шүү дээ. 3 жил хоолой туршилт хийсэн. Гэтэл түүнээс хойш Миллер байхгүй болсон шүү дээ. Яг үүндээ довтлоонд оролцоогүй. Тэгээд өөрийнх нь довтлоонууд ч болоогүй. Харин нөгөө шинэлэг өнөр бол Лемоны үед бол яг багийн тоглолтод төдийлэн сайн уусаагүй ч гэсэн хувийн ур чадвар бол тэр шидэлт бол мундаг юм лээ шүү дээ. Дундын зай шидэлтүүд бол үнэхээр өндөрөвтэй байсан. Лемон ч юм бохгүй. Өнгөрсөн жил BCL-ийн final Дубайд явагдаж байхад яг тэр файналыг хүлээж авч ирсэн Табиат гэдэг баг. Тэрний ерөөсөө онооны лидер байсан ийм л тоглогч. Тэгээд эргээд ерөөсөө топ-мен зохицоогүй байна л да тий. Тэгээд маш хурдан хугацаанд ингэж маневр хийж Лемныг авчирсан нь бол их гоё мэдээ гэж ингэж санагдсан. Тод дээр сонсон мэдээлэл гэх юм бол үн тод ч бас нэлээд өндөр ур чадвартай тоглогч байсан хэдий ч бид нар ерөөсө тоглолтын одоо энэ тоглолтуудын турш ерөөсө харж чадаагүй шүү дээ. Тэгсэн чинь тод анханасаа эрэхтэй бэртлийн нууж ирсэн гэсэн мэдээлэл бол яваад байсан. Тэгээд гар нь цууралттай байсныг өөрөө нуугаад ирсэн. Тэгээд шидэлтүүд нь болохгүй байсны дараа хасын үлгүүд багаас эмчит дахин үзүүлсэн юм билээ л дээ. Тэгээд ер нь цууралттай гэж гараад өөрөө ч тэрийг мэдчихсэн гэсэн иймэрхүү бол мэдээлэл бол бас яваад байсан гэж бодохоор бас гомдмоор байгаа шүү. Тэгээд энэ бол ер нь нэлээд баттай мэдээлэл юм шүү лээ. За хэдүүлээ сая ингээд сүүлийн 4 минутыг илүү төлхөө ярьлаа шүү. Тэгвэл одоо дэлгэцэн дээр хамт тоглолтод ер нь ямар статистик үзүүлэлтүүд гарч ирсэн юм бэ гэдгийг харцгаая. Тэгээд энэ тоглолтын туршид хасын хөлгүүд багийн холын шидэлт 27, SC-ийн холын шидэлт 27 ижил. Хасын хөлгүүд нэгийг л илүү оновчтой болгосон. Самбарын үзүүлэлт яг оргил мөнх хийснээр ерөөсөө нүдэн баримжаагаар харахад хамаагүй илүү яваад байсан л да бодогтой талбай. Тэгээд гол нь за яг хамгаалтын самбар гэж ярих юм бол хөлгүүд илүү байгаа. Уг нь бол. Гэтэ тоглооны самбар маш болоод таалсан. Сөвчний атлет баг 4-ийн турш 16 одоо тоглооны самбарыг авна гэдэг нь бас л байж болохгүй зүйл тахгүй. Тэгэд бас нэг эргэлтийн цэг болж байгаа юм нь Барса болон тулаг гэсэн тамирчдаар бүтэн талбай энэ шахсан прессигээс хамгаалт дараалсан бөмбөглөлтүүд болж байгаа шүү дээ. Тэн дээр хөлгүүдээс хажууд нь туслах хүн хийж байгаагүй байхгүй. Яг ингээд нэг хоёр хамгаалагч ядахнаа дөрөв Злааны араас сулж байгаа хамгаалтууд нь ажиллаж зогсох байхгүй. Одоо бидний ярдвар хамгаалтыг хавхад ажиллаад байхад тулаг Барса гэсэн тоглогчтой хажууд хин нэг нь дамжуулалтаар бөмбөгийг авч явах ч юм уу те гүйлтэн дундаа заслаад авч өгөх ч юм уу. Тийм туслах хүн байгаагүй болмаас бас л тэр шахсан хамгаалт дундаас тийм ер нь бол Барсагаас бөмбөг аавна гэдэг бол хэцүү шүү дээ. Тэгсэн чинь тэр хоёр нөгөө шахсан хамгаалалт нь Барса дээр ажилласан байхгүй. Тэгээд бас л нэг оноо тэргүй. Яг тэрнээс болоод бас Барсагийн тоглолт нэлээд шатаад өөрөө яг контрол алдчих шиг харагдсан. Тэр төгсгөл дээр шүүгчтэй илүү ингэж яриа тий. Шүүгчтэй яриад өөрийгөө тоглолтоос гаргаад яарсан шийдвэрүүд гаргаад зөрөөд тэр өөрөө ч гэсэн бас яг тэр бөмбөг алдсан шүү дээ төгсгөлтэй. Тэн дээр бол яг илт мэдчихсэн. Тэгээд нөгөө талын одоо яг энэ гарааны холбогч Сенатор Янг бол маш нуруулаг юм байл шүү дээ олон төгч юм байл л Барсагаас бараад толгойн өндөр байгаа байхгүй. Тэгээд дахиад тэр шахчихсан хамгаалт Ip гээд бас Хонконг шиг нэг хоёр төр тоглодог. Тэр хоёр бол маш өндөр тэгээд урт мөчтэй. Тийм учраас Барса дээр бол тэр шахсан хамгаалт зөөр нэг тойруулаад гар явуулахад дандаа бөмбөг дээр нь очиод. Одоо ингээд бид нар тоглогчдын үзүүлэлтийг харахад Янгийн хувьд 14 оноотой 5 самбартай 5 дамжуулалттай. Дэвенпорт гэж чөлөө шидэлтийг тийм муу шидэлтийг тоглосон. Холын шидэлтийг хэд удаа оноосон. Тэгээд 27 оноо 14 самбар 5 дамжуулалттай. Тэгээд
Эмбак арена даяар бол airball гэж баг 2-3 удаа ойрхон санагдчих. Нөгөө талаас Чиманга яг харахгүй онцлох хэвээр 18 он 14 самбар 6 хаалт. Тэгээд 6 хаалт баг 7-8 гэж тоолохоор ийм хамгаалтын үзүүлэлт бол Чиманган дээр ярьж болж байна. Ян Миллер яг ингээд өнгөрсөн жилээс хойш Азийн анхаарлыг татаад, ТV анхаарлыг татаад BCL-ийн MVP болоод явж байхад ер нь хамгаалтын нөлөө Ян Миллер дээр яаж ирж байна гэж яаж ажиглагдсан бэ? Энэ тоглолтод. Одоо бол яг за зөвхөн энэ тоглолт өмнөхөд ESL дээр ч гэсэн харагдаж ирсэн шүү дээ. Ерөөсөө Миллер дээр нэг хамгаалагч байнга очиод уг болцлооны араас дандаа Миллер дээр нөө сольж хамгаалагдсан байхгүй. Тэгээд тэр хамгаалтууд бол яалчгүй болж байна. Тэгээд уг нь бол өнгөрсөн жил манайх одоо хөлгүүд чи энэ ESL-ийн зүүн бүс төрүүлэхдээ 100% амжилттай тийм. Хэсэгтэй ч хожигдоогүй, хасагдах шатнад ч хожигдоогүй. Одоо Хайдаг, Бангкок юу гэдэг бас л чанартай багуудтай тоглосон шүү дээ. Гэтэ тийм өндөр амжилттай байсан баг энэ удаа энэ үйлрэлээр нь олон улсын тэмцээнд за сансныг бол тааруу тоглож байна. Гэтэ одоогийн байдлаар бол BCL аял дуусаагүй байгаа. Бидэнд хэсгээс 2-оор гарах боломж бол бүрэн дүүрэн нээлттэй байна. Тийм. Одоо яг энэ талаар ярмаар байна л да. Хасын үлгүүдэд за Чингис Бронкост ямар боломж байгаа вэ? За миний харснаар бол ерөөсөө эсэгийг хожигдоход болчих байсан шүү дээ сая. Тийм. Сүүлийн тоглолтод. За ингээд хожигдчихлоо. Одоо харин дараагийн 2 тоглолтод заавал хожих ёстой гэж ингэж ойлгосон. Одоо ийм гэсэн үг. За саяны South China Athletic багийн тэмцээний хүрээнд хэсгийн тоглолтууд нь дуусчлаа. Одоо тэдний хэсгээс цааш гарах үгүй нь хөлгүүдээс хамаарна. За Taiwan Pilots бол Newtech Kings гэсэн багуудад бас тус бүрдээ нэг л тоглолт байгаа нь хоёул хөлгүүдтэй их тоглолт. За Taiwan Pilots бол хэсгээс нэгээр гарах нь нэгэнтэй ойлгомжтой болсон. Тийм учраас яг нэг горлог өгөн Taiwan Pilots хэсгийн хамгийн хүчтэй баг гэхдээ нэгээр гарах нь тодорхой болсон учраас хөлгүүдтэй их тоглолтод төдийлөн одоо анхаарал хандуулж тэ хүч хаях уу гэдэг бас нэг асуудал өнөөдөр тоглох тоглолт байна. За хэрвээ өнөөдөр манайх Taiwan Pilots-ыг хожчих юм бол маргааш Newtech Kings-тэй хэсгийн 2 дугаар байрны төлөө тоглолт хийх гэсэн үг. Тэгэхээр манайх одоо энэ үлцэн 2 тоглолтод хожигдчих юм бол хэсгээс 2-оор гараад за цаад A хэсгийн нэг болон 3 дугаар байраар гарсан багуудтай манайх дараагийн шатанд орно гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө яг л товчхоноор хэлэх юм бол үлцэн 2 тоглолтыг заавал хожих. Зайлшгүй хожих шаардлага. Тэгээ бас тэр тоглолт дээр яг ажиглагдсан бас нэг зүйл байсан л да. Статистикийг хараад үзэнгүүд яг хасын үлгүүдийн статистик дээр үе болгоны эхлэлийг жоохон таарав. Дундрууга сайжраад яг үеийн төгсгөл дээр байнга юм уналттай юм статистик үзүүлэлт байлээ. 4 үеийн турш тэмүүд энэ нь яг юунаас болж байна гэж харж байна. Ядралт одоо ямар нэгэн тийм нөлөө байна гэж харж байна уу? Эсвэл тактикийн алдаа байгаад байна уу? Яг юунд байна? Яг одоо нэг дасгалжуулагч нар бол ингэдэг шүү дээ. Үеийг сайн эхлүүлдэг, хийдэг. За тэнгуут нэг дараагийн үеийнхээ анхаарал хандуулаад яг талбай дээр өөртөлд байгаа тамжтай нэг төр зүр үеийн төгсгөлд амраах ч юм уу тийм зүйлс бол мэдээж байдаг. Тэн дээр одоо тийм зүйл дээр сэлгээ орж ирэх жоохон тоглолт ундаг ч юм уу тийм зүйл байж магадгүй. Тэгээ өнгөрсөн тоглолтын дээр бас миний дотроо нэг жоохон гордсон харамссан юм түшгийг маш цөөн минут тоглосон. Тэгсэн. Тэгээд тоглолтыг ер нь дасгалжуулагч нар ингээд бүтэн зургалж байгаа л да. Эхний агас 2 дугаар агас гэж. Тэгээд 2 дугаар агаст яг тэр нэг SCS ирэх олон шийдэлтүүдийг нэгдүгээрт тооцоогүй байж болно. 2 дугаарт юу гэдгийг яг тэр хөвлүүдийн өөрсдийн хийдэг хамгаалалт ч тэр өөрийнх нь бүс дээр хавханд оруулах ч юм уу тий. Холбоонд хөвлөгчийг яг хоёр захруу шахдаг энэ хамгаалтууд. Тэгээд тэр дараасан оноо алдалтуудын араас оноо нэлээд ойрхон болоод ирэхэд бас арын талбай дээр байгаа төвлөгчид бүгд контрол алдсан болов ингэж хараад байна. Тэгээд 4-р үе дээр бол яг тэр контрол алдалт бол бүр бүхэн бараг ил харагдсан баг тий. Одоо Чингис Бронксын хувьд ч гэсэн дахин тайм аут авах хэрэггүй болцсон. Дээрээс нь багийн тоглогчид ч гэсэн хоорондоо нэлээд ойлголцохгүй паникт орсон. Тиймэрхүү зүйл бол ажиглагдчихсэн. Зөв яг түрүүний хэлсэн статистик дээр юу хэлэх гээд байгаа вэ гэхээр хасын үлгүүд ер нь төгсөглөө үе болгоны төгсөглөө жоохон тааруу хийгээд байгаа нь одоо ирэх тоглолтуудад хэр нөлөөлөх бол гэдэгтээс холбож ярил. Одоо бид нар чинь ирэх хоёр тоглолтыг зайлшгүй ер нь бол хожих шаардлагатай болчиход байгаа шүү дээ. Жишээлбэл одоо багийн арын албаныхан дасгалжуулагчид туршилтаа тамирчдаас уцал хурамдтай ажиллах авалтаа. Яг half time угсаа full time бүгдэн дээр нь л статистик цаасаар очиж байгаа. Саяных бол одоо эхний тохиолдол биш байлаа шүү дээ. Өмнө ESL дээр Алварк Токиод манай 35 секундын дотор 13 оноо алдчихсан тохиолдол байгаа шүү дээ. Сүүлийн 1 минутанд. Тэгэд тэрнээс одоо сургамж аваагүй. Сая гэтээ би бол тэр сүүлийн тоглолтын дээр
арай л эрт тайвширчуул гэж бодсон доо. Тэгээ яг нөгөө тоглолтын дундуур ингээд онооны тэргүүлэлтээ явж исэн гэсэн бүр нэг юм баталгаатай байлгаж чадахгүй байгаа гэсэн. Тэгээд үе үе эсрэг баг одоо орсон тий. Яг тэгсэн. эйгүү оноо аваад те ингээд нэг темпэнд яг орох гээд байгаа юм шиг нэг тийм эйгүү мэдрэмжтэй байгаа гэсэн. Манай хоёр тайлбарлагчсан юм яг тэр болгон дээр за болоог юм болоог байгаа шүү гэж хэлжсэн. Тэгээд яг тэр төгсгөл дээр уг нь тэр Миллер 3-аас хийгээд Чиманга оноо аваад 13 оноо тий. Яг завсралын дараачаас 5 оноо дараалж аваад тэгээд 13 онооны зүрх үүссэн юм байна. 12 жилүүдээ тий. 13 үүссэн. Тий. Тэгээд тэрний араас яг ингээд бүх юм баг багаар явсараад тэгээд төгсгөл тийм болж байгаа юм л та. Тэгээд юу ч гэсэн энэ алдаг давтахгүй гэдэгт итгэлтэй байна. Тэгээд үзэгчдэд дахин сануулхад Time Pilots болон New Taipei Kings гэдэг хоёр баг бол Азда элитийн танигдчихсан энэ бүсийнхаа шилдэг багууд. Тэгээд хоёуланг нь хожих хөстэй хамтдаа харжлаа. Тэгээд тоглолт дээр бас ажиглагцсан зүгээр нэг сонирхолтой зүйлсийн талаараас ярьчихв. Тэгээд тэр өдрийн тоглолтод бас гавьяа тамирчин бэлгүүн маань огт харагдаагүй байж байгаад 2 дугаар үе дээр гарч ирж байгаа харагдсан. Тэрний талаар мэдээлэл юу н байна уу? Яг яагаад тийм болсон юм бэ? Намын дүүт мэдээлэл. Арена зөөсөн та дэс мэдээлэл байхгүй. Тэгээд тоглолтын дундуур л тэрийг анзаарсан би бол. Тийм одоо орж ирээд багийн бүрэлдэхүүн нэглэлээ суулаа гэдэг юм мэдээллийг бол яг үзчих таасан. Тэгэд бас яг нэг сэтгэл гонцгор байсан юм. Үзэгчд айгүй цөөхөн байсан. Тэгэд цөөн байсан хэдүү үзэгчд маань ч гэсэн яг тоглолт нь айгүй тийм одоо юу гэдэг хэмнэлийн өвдтэй нээлттэй тийм айхтар юу бас болгоогүй ч ойрхон зөрүүтэй болов. Тийм. Гэтэл манай үзэгчд бас ажлаа айгүй тааруу хийж гаргацсан те. Нэг төдийлөн дуу шууч байхгүй. Тэгээд ордны дүүргэлт нэг 60-70%тэй. Тэгээд дүүргэлт бол өстой сансныг отоход бүр аюу. За яг үзэгчд магадгүй зүгээр яг тэр Сөүчэн атлетик манай хожчин ч гэж бодсон байж магадгүй те. Тэгээд яг дараагийн том багуудтай их тоглолтын дээр нь үзий одоо яг очиж үзнэ гэсэн зорилготой байсан юм уу гэхээр бас үгүй. Өнөөдрөөс бид нэрээ сая яг харж байгаа тийм. Нэг билет тикет зарагдсныг харахад бол айгүй муу байл шүү дээ. 30%-тэй л байлаа. Тэгэд манай хөлгүүдийн фэнүүдийн нэг юу гэдэг шүү дээ. Одоо жишээ нь үндэсний дээдлийг дээр ихэд хагас шигшээ зурлаас л эхэлж очиж үздэг шүү дээ гэдэг ч юм уу. Тэгээ бүр энэ үлрэл бол хагас шигшээж ер нь бол бас хүн маш цөөхөн байсан шүү дээ. Тэгэхээр одоо та нарын хүч хэрэгтэй байна шүү. Яг энэ залуучуудад те үзэгчтэй тоглох ямар байдаг вүлээ? Үзэгч цөөхөн тоглох ямар байдаг вүлээ? Тэгээд үзэгчтэй л одоо уриалмаар байна да. Шопи дээр бол яг одоо 30-40%-тэй л хэлээ. Хэдүүлээ ингэж ярилцж байхад аль хэдийн тоглолт дууссан байна л да. Тэгээд тэгэхээр New Taipei Kings-ийн тоглолтыг бас ордон дүүргээд үзээсэй л гэж үзэж байна. Тэг ер нь тэгээд дан ганц хөлгүүдийн дэмжигчд гэлтгүү одоо Монголын сагсан бөмбөгийн хөгжөөнд дэмжигчтэй бусд багийн дэмжигчд ордноогоо очиж дүүргээд үзээ те клубын Азийн том тэмцээн гээд жил дараалаад манай Монголд болж байна. Энэ бол бас Монголдоо бас ийм зочлон тоглолт авч юм гэдэг чинь те гоё шүү дээ те. Тэг эргээд одоо хөлгүүд амжилт гаргаад ингээд Монголын үзэгчид олон байгаад эхлэх юм бол би сэллийн зүгээр ч гэсэн өмнөх жилүүд чиг 2 баг оруулах ч юм уу тий. Эргээд бас энэ тоо нэмэгдэх боломжтой юм гэж харагдав. Бас зах зээл байна гэж харж шүү дээ. Айл ал талаас. Тэгээд ямар ч тач яг түрүүний их хот хэлсэнчлэн энэ нэвтрүүлэг гарч байхад бид нар New Taipei Kings-ийг хоцсон байгаасаа гэж бол Time Pilots-ийг тийм хоцсон байгаасаа гэж бол бас хүсэж байна. За тэгээд дараагийн мэдээлэл бол за бидний бас одоо сагсны ирээдүй болсон драфтын эрэгтэй эмэгтэй тамирчдын яг зөвхөн миний зүгээс онцлох тоглогчдыг бол гаргасан байгаа. Тэгэд энэ дээр хамтдаа саналаа ярилцаад явъя. Тэгэд өнөөдрийн хувьд бол эрэгтэй драфтын бэлтгэл тоглолт бол явах юм байлээ. Тэгээ өмнөх 7 хоногт бол эмэгтэй тоглолт болсон байгаа. Тэгэд энэ сарын 14-нд драфт болно тий. Пүрэв гаригийн 18 цагаас байсан 14-ний тий. За тэгээ хэдүүлээ хамтдаа эрэгтэйгээс эхлээд ярилцаад явцгаая. Эмэгтэйгээс эхлээд яриад явцгаая. За эмэгтэй дээр бас онцлог тоглогчид байсан. За тэгээд хамгийн онцлог тоглогч гэвэл бар солтын дүү бол Ханунго драфтад нэрээ өгсөн байлээ. Тэгээ 172 см өндөртэй 2009 оны хүүхэд. 11 дугаар ангийн сурагчтай. Одоо ерөөсөө улсын орох болгонд бол нас ахиж тоглодог болчихсон юм охин байгаад байгаа. Тэгээд ер нь бол бас их сонирхолтой тамирчид бол харагдаж байна. Тий. Хөдөө аж ахуй норжумаач өгөөл волейболын тамирч юм шүү дээ. Тий, волейболын тамирчин явж илээ. Энийг би бас яг тэр драфт комбайн явж хахад яг холбооны мэдээллээс харчаад
Хүүшээ гэдэг. Юу юм бэ? Нэг л таньдаг царай байсан. Тоон дотор өсгөж байгаа юм да. Тэгээ энийг бас тэгээд Сингээс асуумаар байсан. Норжума гэд волейболын 2024-оос 25 оны All Star тий. Тэгээд бас нэлээд амжилттай волейболын дээдлэгтэй амжилт үзүүлсэн эмэгтэй тоглогч байгаа. Тэгээд энэний талаар илүү гоё дэлгэрэнгүй мэдээллийгээр бол. Тэгээ ер нь сүүлийн үед бол волейбол бас сакс руу бас тамирчид орж ирж байгаа тий. Тод жишээнүүд байгаа. Одоо бүр эмэгтэй саксан дээр ингээд ороод ирэх боломж харагдж байна. Норжума бол мэдээж биерхүү өндөр тоглогч. Тэгээд ер нь волейболдоо ч гэсэн гайгүй амжилтууд гаргацсан. 24-өөс 25 оны улирлын мөнгөн медальтай яг ижлалтай дөрвөн буян багтай. Ховд ижлалтай багтай хамт мөнгөн медаль үржсэн. Тэрнээс өмнө гэх юм бол яг миний мэдж байгаагаар Тэнүү Агаа клуб тоглолдог байсан байх. За тэр хугацаанд бол бас лигийн медаль хүрчээсэн болов уу гэж бодож байна. Тэгээд ер нь лигтээ бол бас волейболын лигтээ яг энэ улирлыг аваад харах юм бол тэгж айхтар онцгой тоглоогүй. Тэгээд дээрэс нь нэг бэртэл хэмтэлтэй ч байсан юм уу? Тэрийн сайн мэдхгүй. Тэгээд нэг айхтар тоглолтод оролцсон байсан. Тэгээд сакс руу ер нь бас үзье гэж бодож байна. Харин тийм магадгүй үзье гэж орж ирсэн. Голын хаагч юм уу, тоглогч юм уу? Голын агч. Тийм. Яг өндрийн тоглогчд биш юм. Тэгээ next Батар гүр орж ирсэн юм биш үү? Тэгээ Базар гүр чинь бас яг голын агч байсан шүү дээ. Тэр ер нь тэгээд Базар гүрийн 2014 билүү 15 оны залуучуудын улсын аваргын шилдэг тоглогч авч ирсэн. Тий, сүүлд бол яг хоо Мегастарстай голын агч ороод тий. Гэхдээ яг хоо ер нь аль талд тоглож тий. Тий, боломжтой л да. Угаасаа волейболч чинь яг нэг тоглогч нэг байран дээр идэм удаан нэг айхтар тоглоод дтгүй ингээд нас их тусам ч юм уу ингээд хувьсаад явчихсан байлээ. Надад нэг юм санагдсан. Зүгээр одоо энийг хараад ч юм уу яг сакснаас волейбол руу орж исэн, яг саксны дээдлэгтээ тоглож байгаа ч юм уу волейбол руу орж исэн тамирчид байд юм болов уу? Бараг байхгүй бах тий. Яагаад волейбол сакс руу хүч төрөн орж ирээд. Яг хуучин бол ингээд юу гэдгийг аль алын тоглоод яваад байдаг тийм жишээнүүд бол байгаа. Тэгэнгүүт одоо болохоор тийм боломжгүй л дээ. Тий, яг сакснаас нэг жишээ байгаа юм биш үү? Тийм бэ. Манай MVP Эрдэнэцогт зүгээр All Star үстэй. Гэтэ волейбол сакс үстэй. Тий, волейбол сакс. Ярьж байгаа сакснаас волейбол. Гэтэ хоёр спортч бас өөрсдөө айгүй ялгаатай байгаа шүү дээ. Тий. Сакс чинь дээшээ, волейбол чинь доошоо бөмбөгөө чиглүүлэх. Тэнгүүтээ хамгийн гол ялгаа нь одоо нэг үрсрэлтэн дээр алхамтан дээр айгүй их ялгаа гараад байна. Сакс чинь хоёр алхдаг, волейбол чинь баруунаас эхлээ баруун гарт бол баруунаас эхлээ 3 алхах. Волейбол яг халз дээшээ үсэрдэг спорт, сакс алхамт ихтэй урагшаагаа үсэрдэг спорт. Тийм учраас сакснаас волейбол руу явхад одоо довтлогч хийж байгаа юм тийм шүү дээ. Одоо яг сакс тоглодог бол урагшаагаа л үсрэн шүү дээ. Тэгээд одоо торон дөрөх ч юм уу те бөмбөг агаар байгаа бөмбөгнийхөө доор орох ч юм уу гих мэтлэн зөв. Нэг л тийм эвгүй байгаад дээ шүү дээ. All Star эднэртэй тоглож байгаа хүмүүсийг харахад те. Волейбол тоглож исэн сакс руу самбарт үсрэхэд халз дээшээ үсрэх бөмбөг авахд болж байгаа байхгүй те. Яг сакснаас волейбол төгөхээр бас айгүй хэцүү. За тэгээд сая бас драфтын мэдээллийг дахин харцгаая. Тэгээд та эдийн зүгээс бас асуух асуулт байна. Ер нь бол драфтын нэгээр хэн байх бол гэсэн тийм тамаг байна уу? Чигмаа юм нэмцэцгэл баг та. Тий, энэ хоёрын нэг л энэ энэ дээр яг хондоогоос бас энэ үлрэл итүүгээр өсвүүдээс маш гайхалтай тоглолт үзүүлсэн шүү дээ. Багууд тэгээд харах л баг л та тий байрал яг ямар байрал дээр ямар тоглож байгаа гэдэг. Энэ дээр бас яг Бактагоо нэг тоглолт миний онцлог тоглож байгаа нэг буян байна Мойсен. Нэг буян бол яг албан тоглогч хамгаалагчийн байрал дээр бол бас эдний лигийн шилдэгүүд нэг хоёр дээр ч тоглож шилдэлтэй тий. Тэгээ нурууны өвч гэсэн тийм намхан тоглогч бас биш. Тэгээд яг драфтын нэгээр гээд бодох юм бол одоо аль хэдийн үзэгчдийн найрал болсон бичиг маань юм цэцэг хоёр байна л да. Тэгээд 6-аг драфтлаа шүү дээ. Тийм. Саяны тавдруудаа инх буян. За үгүй бол яг заавал энэ дээж гэлдэг шүү дээ. Тэгээд багийн арын албанууд энэ драфтын бэлтгэл дээр юу ч болж байгаа юм лээ тий. Тэгээ ер нь бол анзаараад байхад одоо энэ амгаланд болж байгаа Light Quest дээр бол ер нь багууд ингээд залуу тамирчдыг туршаад бүрэлдэхүүнд оруулж тоглуулад байна тий. Тэгсэн ялангуяа сая стоп 3 дээр бол айгүй олон шин тоглогчд орж ирсэн. Саяны энэ нэрсэн байсан Анонго орж ирсэн. За тэгээд инх буян бас орж ирээд стопын авраг болсон гэдэг дараагийн хэсгээр ярих байх тий. За хамтдаа эрэгтэй драфтын мэдээллийг харцгаая. За энэ бол бас зүгээр яг хуу миний эхний 5 таамаг л сонирхолтой гэх юм уу? Сонирхолтой онцлогоос онцлох драфтуудаас хүрэж байна. За эндээс харахад бол мөнхийн одоос драфтад нэрээ өгсөн байлээ. За тэгээд саяхан болсон хүслийн цомын 52 дугаар сургуулиас тоглосон MVP тоглогч Мөнх Эрдэнэ нас драфтад нэрээ өгсөн байлээ. За тэгээд бид бүхний бас харсанчлан Cram Kelby
бас драфтад нэрээ өгсөн байна. Манчестерийн залуу шүү дээ. Тийм, Нэгдүгээр курс шүү дээ. Өнгөрлийн All-Star-ын сэргэн дээр тийм тоглолтын авах. Тэг шинэ хоёр нь 2 м 15 та юм уу тий? Тийм тэгээд нэг залуу тийм яг тэр шинэ баяр гээд залуу бол 2 м 15-тай нэг юм залуу бол нэрээ өгсөн харагдаж байгаа. Гэхдээ энийг нь бол яг одоо нөгөө драфтад нэрээ өгж байгаа тамирчид чинь комбайн ирэх хэрэгтэй. тийм ирэх ёстой. Тэгээд Гэхдээ бүр тэрийг бол үнэхээр хүлээж байна тийм. Энэ нь гэхдээ яг үнэн бодит мэдээлэл болов гэж Ахлах сургууль 12 дугаар анги өгөх хэрэгтэй. Тэгээд 2.15. Тий. Би чинь сурагчийн ширэн дээр бол багтдаггүй л байна. Тэгээ энэ удирдлагын бас онцлог зүйл нь болохоор эрэгтэй 34 тамирчин метр 90-с дээшээ ийм тамирчид одоо драфтад нэрээ өгсөн нь ер нь аль жилээс жилд одоо манай Монгол эрэгтэй тамирчдын өндөр бол одоо өсөж байгаа гэдэг ийм мэдээлэл бас. Надад хоёр асуулт байна. За. Драфтад нэрээ өгöd сонгогдчихдаггүй бол ахаад драфт нэрээ өгчлөхгүй тий болохгүй. За тэгвэл нэг асуух гэсэн юм асуух гэж. За энэ дээр ирчихээ. За хэрвээ одоо ингээд одоо би ялангуяа Келби дээр ярмаар байгаа байхгүй. Келби чинь энэ жил 1-р курс. Тий маш залуухан тамирчин байгаа шүү дээ. Хэрвээ муугаруудад Келби сонгогдчихдаггүй бол гээд бас нэг айгүй хэцүү юм болчих гээд байгаа тийм. Келбиг бол ямар өндөр ур чадвартай тамирчин бэ гэдэг бол бид нар мэднэ шүү дээ. Яг ур чадвар нь тийм л дээ. Хоёр дахь асуух юм аа. Юу драфтад нэрээ өгчөөд буцааж авах хугацаа нь хэдний хүртэл? Тэр бол өнгөрцөн одоо. Өнгөрсөн юм байна. Одоо буцааж авах юм дээ. Хэд хоногийн өмнө яг тэр буцааж авах хугацаа нь 10 хоногийн өмнө байдаг. Би бол яг зөвөр нэг үгэлгээ сая ингээ Келбиг хэрвээ сонгогдож чадахгүй бол яана гэж айгу зөвнөд байгаа байхгүй. Тэгэд хөгжлийн лигт тоглох боломжтой. Оюутны лигт тоглох боломжтой. Ингэж явдаг. Тэнгүүт өмнө нь бас нөгөө нэг драфтаар сонгогдож чадаагүй ч гэсэн багуудтай гэрэлцсэн тохиолдлууд байгаа шүү дээ. Тэгээд багийн бүрэлдэхүүнд ороод явдаг. Энэ ч гэсэн ер нь нээлттэй байж болно. Тэгээд ерөөсөө одоо энэ чинь шилдэгүүдийн төлөө юу багууд доогуур бичигдсэн багууд ер нь ингэж яг алдсаж ингэж авч ийн л гэсэн үг шүү дээ. Тэгээд одоо ч ер нь арын албанд их л халуух юм болчихоо. Өмнөх улирлаас эхлээд нэг тойрог явдаг болсон тий. Тэр бас нөө үзэгчдэд тайлбарлаж хэлэхэд яг драфт анх эхэлснээс хойш эхний 8 баг яг 2 сонголт хийгээд нэг баг 2 драфтын тамирчинтай байх боломжтой байдаг гэсэн бол 2025 оноос эхлээд яг нэг тойрог бүгд яг нэг л одоо тамирчин сонгох боломжтой болчиход байгаа. Тэгэхээр драфтад нэрээ өгсөн хүмүүсийн хувьд бол маш л ширүүн өрсөлдөөн илүү одоо яг багуудын зүгээс ч гэсэн яг тамирчдаа судлах ийм зүйлээр маш сайн ажиллаж байгаа болов уу гэж харж байна. Тэгээ одоо ялангуяа эмэгтэй лиг дээр бол бичиг маань ням цэцэг гэдэг ялангуяа ням цэцгийг ороод ирж байгаад бол их баяртай. Тэгээд сул багуудыг юу гэдгийг яг тэр альж байрал дээр нөхчих боломжтой юм тоглож байгаа. Ер нь бол бишг маань нэмцэцгээр өнгөрсөн жилийн драфтад бараг ороод ирэх болов уу гэсэн боловч нэмцэцэг чинь бараг драфтад өгчөө татчихлоо яалаа. Ер нь бараг ганаа багш татуулсан байж магадгүй. Өнгөрсөн жил ороод ирсэн ч гэсэн бараг тэр хоёроо сонгогдчихоор л байсан шүү дээ. Өөртөө ангалтаа харуулсан байсан шүү дээ. Тэгээ энэ жил бол яг найдвартай сонгогддог баг тэр хоёр. Тэгэд оюутны лигийн финал дээр 2 жил дараалаад хоорондоо тоглосон. Эхнийх дээр Мойс очсон мэс энэ жил их засаг хожоод тэгээд ер нь бичиг матч ер нь тэр ч утгаараа баг нэгээр болов гэж би бодож байна. Яг тэр ялангуяа энэ улирлын оюутны лигийн финалийн тоглолт бол драфтын нөгөө дээр аягүй их нөлөө үзүүлдэг. Нөлөө үзүүл. За нэгт их зэг нь hodjиж байгаа. Хоёрт нямццэг өөрөө аягүй тааруу тоглолцсон. Яг бичиг матч яг үндэ тийм сайн байгаагүй ч гэсэн яг лидерийн дөрөөр дөрөвдүгээр үедэр тоглолт төгсгдсөн тий. Тэр бол одоо бас нэг ялж ингээ ботхоор бичиг матч багууд нэгээр сонгохыг үүсэхгүй. Тий. Тэгээд одоо саяны гарч байгаа нэрсээс гадна бас зөндөө олон тоглогчтой байна тий. Одоо тэр их засгийн ханц сүрэн гээд яг тэр финал дээр аягүй мундаг тоглосон хүн байна. Тэгээд өргөжлүүлээд одоо Мойсийн тэр бусад тоглогчид гээ тий. Өөр Отисийн бас нэг өмнөх жилүүдийн Final Four медалийн төлөө тоглож исэн одоо тамирчид ч гэдэм үү. Бусад одоо Final Four байнгын гарч ирдэг одоо шилдэг ихтэй сургуулиудын одоо лидер болсон тоглогчид бас нэрээ өгсөн байгаа харагдсан. Тийм энэ бол одоо нөгөө миний зүгээс л зүгээр гаргаж байгаа 5 онцлог тамирчин болохоос биш энэ улирал нийт эмэгтэй 84 тамирчин драфтад бас нэрээ өгсөн байлээ. Тэгээ 84-өөс нэрээ татаад үлдсэн 84 юм уу? Анх 88 байж хаад нэрээ татаад 84 болсон байна. 84 харин тэгэхээр өрсөлдөө ямар өндөр түвшинд байгаа гэсэн. Саяны эрэгтэй нэрс донд бас тийм мөнхийн одын нэр явж штэ. Сонирхолтой бүр нэлээд хэдэн жилийн өмнө бас өөрөө өнгөрсөн жил багийн ахлах засаажуулагч байсан юм шүү. Тийм шүү. Хөгжлийн лигийн те ямар старс үлээ.
тэр заяа бэлгээс энэ үлрэлч гэсэн бас заяа бэлгээ дээр бас явуулсан шүү дээ. ер нь Тэгэхээр мөнхөд ер нь нэг тийм нууцхан бэлтгэл хийгээд юм да. Яг нэг тийм хувийн бэлтгэл бол сайтай л байна тий. Тэгээд эргээд дээдлийн орж ирнэ 99 оны залуу гэдэг чи одоо 27 настай. Тий. Хангалттай прайм үедээ тоглох боломжтой ийм нас. Тэгээд за одоо эргээд аль баг ихний сонголтыг хийх вэ гэдэг дээр ер нь олон давуу талууд гардаг шүү дээ. Эрэгтэй дээр чинь TLG, эмэгтэй дээр алтууд төрүүл сонгох байх. тий. Энэ нь ямар шилжилтүүд болох тийм шуум мэдэнүүд байна. Эмэгтэй дээр алтууд үстэй. хөгжлийн лигээс гарч ирсэн баг. Шүү дээ. Плейндээ хоцсон баг нэг байхгүй юу? Wings унсан шүү дээ. Тий, нэг баг нэг баг унаалын шууд төрүүлсэн баг. Хөгжлийн лигийн төрөв өгч юу вэ? Эмэгтэй орж ирэх баг. Мердлгээ орсон лөө. Тийм, Мердлгээ орсон. Тэр чинь дээшөө тэр багч дээр орж ирээ шүү драфт хийж шүү дээ. За тийм баг шүү. Таваар гарсан плейний тоглолтод хоцсон алтууд. Плейндээ хожсон нь доор орно. Харин тий. Яа тэгэхээр төрүүлж гарч ирсэн чинь 5 доор шүү дээ. 5 доор. Хамгийн доор тийм байна. гэж юу? Тийм. Тэгвэл ягаад TLG сонгож байгаа? Тийм. TLG чинь плейн гарч ирсэн шүү дээ. Гэтэ нөгөөх нь ч гэсэн плейнээр гарч ирсэн шүү дээ. Аль нь? Marble Girls. Western Warriors уу? Тийм. Гэхдээ Western Warriors ч шууд гарч ирж Тийм дөрүүлж гарч ирээд тийм. дээр. За бэж тэгвэл TLG-тэй сая юун дээр тоглосон? Плейн дээр тоглосон. Mongolians хэрвээ үлдсэн бол би бол Mongolians-ыг 9 дээр Western Warriors-ыг 10 дээр гэж бодох байхгүй. Хөгжлийн лигээс гарч ирсэн гэдэг утгаар. Чанараар бол чанарыг нь бодоод авраг авсан баг бол тийм болов. За тийм. Би ч бас буруу болсон ч биш магадгүй. Тийм байна. тэгэхээр TLG нэг юм хийдэг гэдэг байхгүй. За юу ч TLG бол нэг юм. Тий. Нүд хөвсийн зүгээс TLG-г бас юм хийнэ гэдэгт итгэлтэй. Тэгээд ер нь яг тэр нэг надад хамгийн гоё драфтын үеэр санагддаг зүйл бол шууд ингээд солилцоо явагддаг тэр мөчүүд те. Тэгээд өнгөрсөн жил гэхэд Сүхбат солигдсноо мдээгүй явж байгаа жишээний гэдэг ч юм уу. Тийм гинти хэрэглээ зүйлүүд их олно л доо. За одоо нэг баталгаатай биш яриад яг. Гэхдээ бас яг драфтыг оролцуулсан холио солионы мэдэнүүд бол одоо бол ер нь сонсогдоод эхэлсэн л үлээ багуудаас. Нэг жоохон шуум хэлээч ер нь хинтэй холбоотой шуумууд байна. Манай хишигт бол ер нь мэдэнүүд багаагаар одоо явуулаад эхлэх байхаа. Хишигт бол ер нь нэлээ явуулаад эхэлсэн л дээ. Тэгээд Utah 5 сарын 14-нд Premier Sports та бүхэн драфтын үйл ажиллагааг шууд амжилттай өргөн. Тэгээд яг тухайн мөчөд ямар солилцоо явагдах нь гэдгээс бас багуудын хувь заяа их шалтгаалдаг тийм ээ. Тэгээд үзэгчтэй бас хамтаагаараа гэж хүсмээр байна. За тийм ямар ч тач бид бүхэн 14-нд драфтын үйл ажиллагааг хамт харцгаахны тэгээд 14 ч бас бидний яг эх 7 хоногийн хөв нөөцийн 33 дахь дугаар болж гарах бах та. Тэгээд түүний дараагийн 7 хоногт бид нэр драфтын сонголтуудынхаа талаар ярьсан байх болов уу гэж бодож байна. За тэгээд хэсэггүй хугацаанд завсарлаад 3/3-ийн тоглолтуудынхаа талаар бас илүү дэлгэрэнгүй ярилцаад явцгаая. Тэгээд нэвтрүүлгийн ивент итгэгчээр Unitel, MCS, Coca-Cola-нар ажиллаж байна. Нэвтрүүлэгт эргээ тавтай морил үзэгчтэй нэвтрүүлгийн ивент итгэгчээр KFC Unitel ажиллаж байна. За тэгээд эргээд сэдв рүүгээ ороход за 3/3-ийн тоглолтууд хэлсэн, дууссан одоо маш гайхалтай 7 хоног болж өнгөрлөө. За тэгээд энэ 7 хоногийн үед бас Chengdu Women Series болж өнгөрсөн тийм. Women Series World Tour гэдэг өнгөрсөн 7 хоног тийм өнгөрсөн 7 хоног дараалал явуулсан. За эдний талаар хамтдаа яриад явцгаая. За яг тайлбар дээр нь бол Баяр Золбоо, Оргил мөнх хоёр ажилласан. Тэгээд ер нь бол Women Series яг өмнө нь нэвтрүүлэг эхлэхэд хэлсэнчлэн Улаанбаатар Амазоноос тэгээд Монголын залуучуудын шиг оролцоод World Tour-т бол Наурыз Мэзэс, Дүлгүн, Инхбаатар, Дэлгэр Ням гэсэн бүрэлдэхүүнтэй Улаанбаатар MMC Energy оролцсон. Тэгээд хамгийн түрүүнд онцлж ярих хэвээр тоглолтууд гэх юм бол юун түрүүнд эхлээд манай Монголын залуучуудын шиг Амазоносын тоглолт байгаа. Ер нь урд нь бол ингээд нэг Монгол багууд чинь Чансаны онооч гэх юм уу эргээд нэг хэсэгт бичигдсэн байх юм бол оноо дурлалтаа тоглолцдог байсан шүү дээ. Энэ бол өстой яс үтсэн. Боловсрол зүйлтэй ариуцдаг хоёр жоохон контакт аваад чах шиг. За энэ бол хасагдагчны тоглолт. Тийм шүгэн 8-ын тоглолт. Шүгэн 8-ын тоглолт харагдаж байна. Манайх Хятадын энэ за Хятадын багт хожигдсан. Яг нь China гэсэн нэртэй энэ бол яг Хятадын үндсэн шгшээ бол биш. Тэгээд
За манайхаас яг Келли Чуан бол нэгт маш тааруу байсан. Хулан бол мундаг байсан. Арука Амаро бисгсэн дамжт бол хийх юм аяасан. Келли Чуаны нөлөө байгаагүй, оноо аваагүй. Тэгээ түүнээс гадна ер нь бол энэ тоглолтыг би 4 эсрэг 6 тоглосон гэж хэлнэ. Хоёр шүүгч бол бүр үнэхээр гондмоор байсан гэж шууд хатуухан хэлээ төө. Уругвай аваа. Натлийн талбайд энэ эрэгтэй шүүгч бол Уругвай шүүгч. Цаатлынх нь болохоор Сесилия Тот тэр шүүгч. Тэгээд яах вэ? Нэг ариун цэцгийн нэг хоёр тоглохын ялдаа байна тий. Гот Арукагийн ч 4-7 хүртэл бүр дараалсан 3 алдаг шүү дээ. Тий 3 алд. Хоёр довтлогоо. Тэгээ нэг нь болохоор бүр ингээд нөгөө нь байрлалын давууга авцсан байхад Арукагийн хамгаалсан байрлалын давууга авцсан. Тэгэхэд Арука зүгээр ингээд зуурсан ч байхгүй контакт бараг л байхгүй тий. Тэн дээр 7 дахь алдаа ороод ирсэн. Бүр тэрийг үнэхээр. Тэгээд сүүлдээ бүр Чонг ингээд эсэргүүгийн өндөр тоглогчийн зүгээр доогуур нь зөрөөд гарч яхад хүрээч байхад алдаа үлээж байгаа. Ийм юм. Өндөр шүүлт бол бүр арай дэндүү. Алгсан тэгээд яг нэг тийм юу байдаг л да. Зохион байгуулагч оронд баг зэрэг илүү үлээх ч юм уу. Ийм тохиолдлууд бас харагдаад. Шүүлтэн дээр бас нэг юм байдаг. 3-3 мөнгөт олон улсын чанартай тэмцээн одоо үндсэн шгшөө богдын чанартай тэмцээн. ТV авраг, Олимп, дэлхийн авраг, уртсан шний тэмцээнүүд. Эдгээр арай зөөлөн шүүлттэй. Контактн дээр дастаас хүлээдэг. За тэнгуут World Tour Women's Series гэсэн тэмцээнүүд дээр одоо бэрхшлийн те багуудын тэмцээнээр бол жоохон тэв контакт өндөртэй зодтолтууж тоглодог байхгүй юу? Одоо шүүгчдэр ч гэсэн өөрсдөө ярьдаг. Энэ хоёрын шүүлт бол арай өөр байдгаа гэж. Тэнгуут манай багт ярил юм. Зодтолтуулсангүй гэж. Дуулаагүй. Нөгөө тал нь бол яг манай багтуудыг зодоод байгаа юм те. Манайх зөрөө жоохон контакт өнгөлбөр жоохон юм дээр л үлээ гэсэн. Арай зохион байгуулагч орны л тэгэл. Тийм яалтчгүй л да те. Тийм бид нар тэгээд дэлхийн аваргын хасагдах дээр бас нэг ганц хоёр нэгдсэн юм байгаа шүү дээ. Тэгэхээр тэгэд бас яг уу 3-3-аас нэг зөөр шууд анзаардаг нэг зүйл нь те холбооноос шүүгчдээс нь анзаардаг нэг зүйл нь одоо манайх шиг юм арай жижиг орнуудыг те жоохон дараад тэгээд нэг зах зээл томтой жоохон эдийн засаг томтой сагсан хөгжсөн орнуудыг бол бас нэг жоохон дээш нь гаргадаг татдаг зүйлсээс ажиглагддаг шүү. Ялангуяа тэр Франц тэгээ хамгийн хариуцмар зүйл нь тэр Олимпийн ирэх болох тэмцээн биш үү те. Тэр юунд болсон Дебреценд болсон Олимпийн ирэх болох тэр. За Франц бол одоо дүүрч тэр Олимпийг зохион байгуулж байгаа маш том орон зах зээл байна, сагсан бөмбөр мундаг те. Франц дээр ингээ нүдэн ханаад өнгөрөөе гэхэд Польш дээр бол арай зэнд баг. Би бол тэрийг байнга л ярьдаг. Польш дээр бол 3-3 сагсан бөмбөг 7 минутын турш нэг баг алдаа гарахгүй тоглоно гэж хизээч байхгүй шүү дээ. Энэ ч Польшчууд 7 минутанд эхний 3 минут 6 алдаатай болоод 7 минутаас хойш нэг ч алдаа үлээгээгүй тоглолт дууссан. Тэгээ оргил мөнх маань энэ яриг одоо барыг ингээд жил гараа ярьж байгаа. Монголын эрэгтэй баг Олимпт хөл тавтал ярьсаар байна. Тийм. Ууса манайх бол тэгэхэд Олимпт орсон байсан тэмцээ байсан. За дараагийнх нь эрэгтэй. Барыг уурлаад байгаа шүү. Өвдөр бол яагаад тэр нэг шаардлагагүй алдаанууд байна. Тэрийг бол үлийн зөвшөөрөх үлээсэн шүү. Оргил юу гэж Гэхдээ л бас хийсэн. Би бол зүгээр яг үзэгчд гоншгонжээ гэж хэлж магадгүй. Гэтэл яг үндэ шүүлт бол бас л манай эсрэг байсан шүү. үзчихсэн яг үзэгч хүртэл ингээ нервтгэхээр юм шүүлтүүд байсан. Тэр дөлгөөндөгдөг харилцан алдаанаас авахуулаад тэр бол тийм. Тэр зүгээр л нөгөө талд алдааг нөгөөчтэй тийм биз дээ. Манайх товтлогоонд ормоор байхад нөгөө талаас нь өөртөө контакт эхлүүлчихэд тэгсэн ирнэ харилцан алдаа авчиж байгаа. Гэхдээ нэг тийм үбийн тоглолтын хэм маяг бас зарим тохиолдолд тийж харагдаад байдаг шүү дээ. Чанга хамгаалтаас одоо шүүгч хэмдэн алдаа үлээх нь их сонирхолтой тий. Довтлооны алдаа авах гэж их олон удаагийн оролдлого хийдэг ч юм. Гэтэ яг хуу манай 3-3 үздэг үзэгчнэр бол мэдж байгаа. Сербүүд бол угаасаа л алдааны тоглолт маш хийдэг баг штэ. Тэр нь алдаа нь хитрхээр дэш явчихдаг байхгүй сербүүд. Ямар ч баг хийсэр. Энэ дэр бол тийм байгаагүй. Стоячич уг нь муу тоглосон те. Үнэхээр байгаагүй те. Сүүл тэр хоёроос тэмцээний туршид байгаа. Стоячич яг хуу би яг үзчихсэн үзэгчтэй бол тайлбар дээрээ ч хэлсэн. Яг өнгөрсөн улирлын төгсөлд бэртцсэн байхгүй Стоячич. Тэгээд 6 сарын дундуур бэртэл гүйцэд одоо илаашраад орж ирнэ гэсэн тийм товтой байсан. Тэгсэн чинь шууд утсан мягаас эхлээд яг улирлын нээлттэй World Tour-тэй зэрэгцээл ороод ирсэн. Тэгээд яг ч форум болмоо байлээ те. Төдийлэн бэлтгэл ороогүй. Гэтэл нөхөр айхтар байхгүй. Эхний хэдэн тоглолтууд айгүй тааруу ижсаа финалийн тоглолт руу орж өгд 12 он авчих шүү ганцаараа. Тэгэл бас нэг чансаны нэг гэдгийг харуулж лээ. Тэгээд Ханжаагийн Калудерауч орж ирээд бас ямар өндөр нөлөөг үзүүлж байгааг яг энэ тоглолтын дээр бүр харсан шүү бид. Улаанбаатар эсрэг тоглолтын дээр. Тэгээд юутач 3 дугаар ойрон шалгарсан. 22,000 Америк доллар. Тэгээд чансаны оноо гэдэг бол бид нарт хамгийн түрүүнд
маш чухлаа гэж. Тий. Одоо тэгээд яалч манай Улаанбаатар багийн хувьд л ихний хэлж байна тий. За мэдээч яг түрүүгээ аав нь энэ жил ингээд сайн оролцох ёстой. Хамгийн гол зорилго нь манайх аль болох чансаагаа дэвшлүүлнэ. Болж өгвөл дэлхийн чансааны эхний 8-аас төгсөж орж өгөх хэрэгтэй байхгүй. Төгсөлгээд тий. Хэрвээ эхний 8-д орчих юм бол яг чансаагаараа эхний 10-д орно гэдэг нь өөрөө маш том давуу тал. Нэгт World Tour-д одоо нэг wild card дээр ранк оноогоор орох эрх нь нэмэгддэг. Тэнгүүтээ за нэг жилдээ 2-3 World Tour руу шууд нэр явуулаа. За манайх чансааны оноогоор энэ World Tour руу орё гэсэн тийм зүйлийг авчиж болдог байхгүй. Сүүлийн 2 улирал манайх 10-аас гадагшаа гараад одоо юу гэдэг 22 23 оных шиг тийм олон World Tour-д оролцож чадахгүй байгаа. 24 25 онд. Тэгээд заавал нэг челленж тэмцээн ч юм уу. Тий. Заавал ирэх авч орох хэрэгтэй. Тэр онон дээр тэмцний хувийн амжилт нөлөөлдөг лөө. Нөлөөлнө. Яг тэрнэр Наурис Мейзис яана гэдэлээ. Мейзсих болохоор ингэн тэрний асуудал шийдэгцэн мөлөө. Мейзс болохоор одоо ингээд манахаас ороод амжилт үзүүлнэ шүү дээ. За ингээд мэдээж хөв тамирчин ранк өгөхтэй Мейзсийн одоо юу н улс руугаа явна. Оноо. Тий. Улс руу. Тий, оноо улс руугаа явдаг байхгүй. Амар Робинсон ч гэсэн одоо манай Улаанбаатар Амазоос тоглож байгаа. Гэхдээ оноо нь Америк руугаа явж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо яг тэр хүний оноо бол яг багийн амжилтад бол нөлөөлөхгүй гэсэн үг тий. Яг зүгээр Монгол улсын гэдэг нэг тустай онооны ойлгож байгаад байгаа байхгүй. Тэгээд дэк нэр ананд яасан бол уг нь бол 24 цагийн өмнө зарлах гэж хахад ананд нэгдүгээр хамт явсан хоёрдугаар ер нь анандыг тоглох болов уу гэж ингэж бодож байна. Тэрэн дээр мэдээлэл байгаа юм. Мэдгүй. Гэхдээ яг тийш отхон жаргал идэрч явсан л та. Тэгээд одоо тэр чинь 24 цагийн өмнө бүрэлдэхүүнээс явж болдог шүү дээ. 3-6 хэмжиж явсан байна. Одоо тэгээд манайх яг энэ хагсан бүтэн санд амралтын өдрүүдээр Манилагийн челленжерт оролцсон. Тэгээд бүрэлдэхүүн бас яаж солигдохыг бол мэдэхгүй байна. За юу н Women's Series болохоор бас манай тэр Монголын залуучуудын шгшээ баг бол Улаанбаатар Амазоос 2 баг хуйлаа оролцож байгаа. Тэгээд энэ за өнөөдөр те 4 дахь болон 5 дахь гэсэн 2 өдөр Women's Series-ийн тэмцээний явагдаж байгаа. Тэгэхээр яг одоо бид нарыг ингэж ярьж байгаад бол хоёр баг манай хэдийн хэсгийн тоглолтуудаа хийгээд дууссан. Манай шасагдах шатны тоглолтуудаа хийх гээд байж яах нэ. За тэгээд 3-3-ын бас дотоодын лиг рүүгээ самтдаа орцгоё. Тэгээд дотоодын лиг хэрхэн болж өнгөрөв. Тэгээд энэ дээр бас Сингэн маань бас ажилласан шүү дээ тий. Дотоодын лиг за өчигдөр уржигдөр 2 өдөр болж байна. Тий, стоп 3 яг 3-3 үндэсний дээд лиг гэдэг нэршилтэйгээр энэ жил явж байгаа тий. Тэгээд эхний 1 2 дахь стопууд болоод завсарлаа дундуур нь одоо Quest 1 2 гэж явцсан. За тэгээд тэн дээрээс бол World Tour Challenge-ийн эрхийг манай шилдэг багууд манай авцсан байсан. За тэгвэл сая стоп 3-ын үндэсний дээд лигийн стоп 3 болж өнгөрсөн. За тэгээд энэ удаа бол тэгээд эмэгтэй 8 баг, эрэгтэй 12 баг тэгээд эрэгтэй хэсэгтэй 3 багтай 4 хэсэг, эмэгтэй хэсэг бүртээ 4 багтай 2 хэсэг гээд ингэж яваа. За энд бол эмэгтэй бракет харагдаж байна те. За Сүхбаатар Алтан од гэж багийн анхны стоптой энэ үйлрэл ихснээс хойш төрүүлж байна. За өнгөрсөн жил бол яг Pro League-т бас стопод төрүүлж ирсэн те. Тэгээ энэ жил бол яг ингээд анхны төрүүгээ авлаа. Тэгээд Баянгол Amazon-с бас айгүй сайн байна. Энэ хоёр багийг хоёулаа A болон B хэсгээ тэргүүлж гарч ирсэн. Тэгээд өргөжлүүлээд хоёр талаасаа шахаж явсараад ингээд финал таарад Сүхбаатар Алтан од байсан. Тэгээ багийн бүрэлдэхүүнд болохоор Сүхбаатар Алтан одод инх буян байсан саяны яриадсан те. За тэгээд их засгийн Бям Фишиг гэж тамирчин нэмэгдэж орж ирсэн. За тэгээд инх туул соёлоо гэсэн юм дөрвөн тамирчинтай. Тэгээд ингээд авраг боллоо. Соёлоо Алтан од руу явах гэдэг нь үү? Ер нь 3-3 үндэсний дээд соёл. За андуурсан биш үү? Соёлоо биш. Соёлооч. Тий, андуурсан байна. Тий, нэг тоглогч юм байлаа. Нэг өндөр хүн байсан юм да. Би Номер Эрдэнэ шүү дээ. Номер Эрдэнэ их туул хоёр яг ихэр хоёр цамхаг гин нэг тийм. Энэ хоёр 3-3-ын үндэсний дээд лигт ер нь шин тамирчид хэр хүч түрэн орж ирж байгаа харагдаж байна. Ер нь 3-3-ын одоо ирээдүйн юмар харагдаж байна гэх юм уу? Гэхдээ одоо ингээ харахаар нөгөө 2PC Nights одоо үндэсний яг лиг дээр те нэг минутгүй байдаг буян харивж явахад бол 3 өдөр үнэхээр амар тоглож хэлж штэ. Бүх юм ойлгоцсон ингээ шиднэ яа нуу залнаа ууцлаанаа хаа нөхөө хоолны шидэлт бол мундаг юм билээ штэ буян харивж. Тийм шүү. Одоо ингээл залуу тамирчид минутгүй байсан тамирчид яг энэ зоны туршин 3-3 дээр бол өөртөө ингээд харуулад эхэлчихэж байгаа. Тэгээд гүн ч юм уу ингээд ирэх байлрал илүү бие задлаа те. Өөрийгөө хөнгөлөөд бас дээдлэгтээ ороод ирвэл
BCH Nights их том тус болох юм да гэж. Тийм. За сая дэ эрэгтэй брак тарагдж байна те юу сансар төрүүлсэн. Энэ эрэгтэй стоп болохоор 8 дугаар сард Японд болох Uenohara гээд челленжер тэмцээний ирэх авах байсан те төрүүлсэн баг. Тэгээд маань сансар яг үндсэн бүрэлдэхүүнээрээ те чин утаг өсөх баяр дөлгөөн болор эрдэн гэсэн бүрэлдэхүүнтэйгээрээ яваад авраг авсан. За тэгээд пеналд бол хар орон бүрийн скорт бас нэлээд ширүүн тоглолт болсон. Тэр сансраа яг тэр Knights энэ хар өрөмөр тийш тоглолт амар болсон. Тий. Өчигдрийн тэр хар өрөмтэй хийсэн тоглолт бол сүүл Болкогийн тэр базар шот нь бүр амар тий. За яг одоо бид бүхэнд Финалийн хайлайт хэлсэн. хэлсэн тарагдж байна. Кристофер Блейк бол үнэхээр ганган байлээ. Тэгэд энэ дээр бас нэг онцлог зүйл шүүлт бол яг өндө зодтолтуулсан шүү дээ нэгсэн тэгсэн. Бүр өсөхөөр авираа хоёр ч хоорондоо нэг сөргөөцөлтүүд хүртэл авчихсан шүү дээ. Амар тийм хатуу шүүлттэй нэг шүглэн дуу багтай. Зүгээр ингээл нэг бөмбөг аяал за та нар хоорондоо хаалц гэж байгаа юм шиг. Үнэхээр амар тоглолт. Гэхдээ ер нь яг бидний ярьдаг шиг энэ авираа сүхбат Блейк 3-ын дунд бөмбөг хаяад за одоо тоглол гэвэл нэрээ яг ингэж л тоглоод авах юм. Нэг тоглолт нь орчих юм бол нэрээ яаж нүүлгээд байгаа юм бэ тэр аркны араас. Тэгээд нөгөө тоглолтоор нь Болко л байлаа тий. Тэгэхээр Болкогийн тоглолт ганцаараа авчихсан. Чин утаг дээр хэрэгтэй үед 2 хоног шилдэлтүүдээ айгүй сайн унгасан. Өсөг баяр ер нь багаараа жигт байсан дөө сансар. Өмнөх тэмцээнүүдтэй яг нэг бага Улаанбаатартай хойлж оруулаад. Одоо ер нь жоохон баг дотор тасаад эхэлж байгаа юм шүү те. Тамирчид хоорондын зохицол. Яг тий Улаанбаатарын хэд байхгүй тэгээд яг дотоодын багуудтайгаа ингээд үзэхэд бол одоо бид нар бол бас араас нь орхоор шүү гэдгээ энэ стоп дээр ер нь харуулж чадлаа. Одоо тэгээд эргээд хэдүүлээ олон улсын тоглолтод шилэнжир тэмцээнүүд дээр харна да. Тэгээ хатуухан хэлэхэд бол гэхдээ яг ийм тоглолтоор олон улсадаас амжилт гаргана гэдэг юу л бол тий. Гэтэ харжлаа 8 сар хүртэл бас их. Тэр үйл яг хугацаа зөндөл байна л да. За болор эртний баазар шидэл тэгээд ингээд авраг авч байна. Ер нь тэгээд энэ стоп дээр одоо саяны хар орон бүрийн скор тэгээд завхан сайн скор 2BCH Knights тэгээд сансар гэдэг ер нь энэ багууд бол хоорондоо маш тэнцүү ширүүн тоглолт үзүүлсэн. Сонирхолтой стоп ер нь болж өнгөрлөө сая. За маш гайхалтай ярилцлагыг өрнүүлсэн сэтгүүлчдэд баярлалаа. Тэгээ энэ 7 хоногийн үед бас 3-3-ын тэмцээн харин 7 хоног болж өнгөрлөө гэж хэлж болно. За тэгээд эх 7 хоногийн үед бид нараас BCL-ийн 2 тоглолтоо дүгнсэн байх болов уу? Тэгээд дээрээс нь драфтын сонголтыг арай ярьж амжих байх тий. Тэрний дараагийн 7 хоногт ярих. Тэгээд иймэрхүү мэдээллүүдийг эх 7 хоногт бид нар бас ярилцах нэ. За тэгээд энэ 7 хоногийн дугаар маань энд хүрээд өндөрлж байна. Нэвтрүүлгийн ивент итгэгчээр IT Zone KFC-наар ажиллаж байна. Тэгээд эх 7 хоногийнхоо энэ цагтаа эргээд уулзцгаая. Баяртай.